Надад цай аял нөгөх зураа нүдэндээ нулимс зээлгнүүлэн чичирхийлсэн номоохон хоолоогоор дулмаа агш надад инхүү ярьлаа. Хүүхдүүдийн минь аав өөд болсноос хойш энэ хэдийгөө хоол ундтай байлгаж сургууль номын таслуулахгүй гэж чинь хичээж л явандаа гэж. Намайг Улс аймгийн Наранбул сумын Улааны Зэрвагийн малчин Басангийн Дулмаа гэдэг. Би 4 хүүхэдтэй, 5 хүүхэдтэй эрэгтэй болсон эмэгтэй. Дулмаа хичээ яриаг сонсоод би өөрөө ирэхгүй ээжийнхээ тухай дурсан бодож суулаа. Сэтгэлийн засах санаатай би багийн нисэг дарга таныг манай сумын сайн малчин гэж ярьсан шүү дээ гэж хэллээ. Энэ жилийн үл хэцүүхэн болсон ч Дулмаа агчин хот тайл нэг ч малын хоригдлого гарч чаджээ. Монголын нүүдэлчин малчид айл орхиороо хамтдаа аж төрж нэг нэгнийхээ амьдралаа жохоо тусалдаг сайхан замшилтаа. Үүнийг хот айл гэж нэрийддэг. Нэг хот айлд 3-5 өөрх айл байх жишээтэй. 2015 оны үйл зуттай жил байлаа. Хүйтний ирж хасах 60 градус хүрч цас их унснаас өвлийн дунд үед мал бэлчээрт гарч чадахгүй өдрөд олноор тохиож байсан. Харин Дулмаа агч эртнээс бэлтгэлээ базааж зуны турш малаа оторлуулж тарга твэрг сайн ахуулна. Бас малаа зарж хот айлаараа хамжин 50 гаруй тонн өвсдөжэл бэлтгэсний үр дүнд энэ өвлийг өнтөөд авч чаджээ. Гэхдээ Дулмаа агчийнхээс 10-аас 15 км-ийн зайд амьдардаг олон айл малынхаа бараг 50%-ийг алдчихад байна гэж сумын засаг дарга биднэрт ярьлаа. Дулмаа агч хэлэхдээ эртнээс бэлтгэлээ сайн базаасан учраас өнтөө сайхан өвлжлөө гэж хэлсэн. Дулмаа агчийн 5 хүүхдээ отох нь бата ээждээ их хайртай. Ээж нь 2014 онд сумынхаа сайн малчин болсон. Монгол малчдын ахуй амьдралын тулгуур баган болж айл гэрээ хинээс дутхгүй авч аваа. Дулмаа агчийг ийм л эгэл жирийн натлаа. Хүчирхэг эмэгтэйчүүд миний хувьд зинхэн бааtruуд үлгэр дуурайл болдог.